Күнз гэдэг нь күн багш гэсэн утгатай үг бөгөөд тэрээр Луугийн хаан тулсад одоогийн Хятадын Шандууны нутагт дэвсгэр төржээ. Түүгэр тухтай байсан учраас түүнийг чи юу дов толгод гэсэн утгатай гэдэг байсан бөгөөд Хятадууд ухаантай хүн тийм тухтай байдаг гэж итгэдэг байна. Түүнийг мөн Жонни гэж нэрэлдэг байв. Түүний эцэг нь цэргийн албан тушаалтай хүн байсан бөгөөд 70 наснда ахин гэрэлснээр күнз төрсөн юм. Гэсэн ч эцэг нь Күнзийг 3 настай байхад нас барсан гэдэг. Күнз хүүхэд байхаас л биеийн хүчний хүнд ажил хийн өөрийгөө болон хийгээд хижээж байсан бөгөөд 15 настайгаасаа эрдэм сурч эхэлжээ. Тэрээр 19 настайдаа эхнэр авч хааны албанд орж ажиллах болсон юм. Күнз манай эртний өмнөх 530 онд өөрийн сургуулиа бичиг үсэг бие авч явах дүрм хийгээд суур мэдлэгийг зааж эхэлсэн байна. Тухайн цаг үе тэрээр 3000 гаруй эрдэм номдоош гарсан шавьтай байсан гэсэн домог байдаг. Тэрээр шавь нарынхын ихэнх түүнийг нас барахад нь бүтэн 3 жилийн турш гашуудан гунж байжээ. Тэдний зарим нь 6 жил түүний шарилыг нь эргэж тойрдог байсан гэдэг. Түүний шавь нараас хэдэн 10 нь алдартай багш болж улсынхаа хамгийн өндөр албан тушаалыг хасч байсан юм. Эх оронд нь улс төрийн тэмцэл өрнөснөөс Күнз цөллөгт хөөгцөн бөгөөд 10 хэдэн жилийн турш хөрс цэргэлдээ орнуудаар хэсүүчлэн өсгөлтөнтэй тэмцэх болсон байна. Тиймээс хүнд хэцүү цаг үеийг туулж явхдаа тэрээр огт ундаггүй хүнийг биш харин унаад босож байгаа хүнийг хүчтэй гин хэмээн үзэж бууж өгөөгүй юм. Күнз ов залины эсрэг хамгийн сайн хамгаалалт бол цайлга нээлттэй байдал. Эхэлсэн ажлаа дуусгаж чадахгүй бол эхлүүлээч хэрэггүй. Уурсан хилгэнэж буй хүн үргэлж муу үр дагавартай учирдаг. Тэнэг хүн алдаагаа өнгөлөн далдалдаг. Очих газараа мэдхгүй хөлөг онгоцонд салхи бүтэн хаалттай. Дуугүй байдал бол хүний сайн анд. Жинхэнэ алдаа бол алдсан алдаагаа засахгүй байх зэрэг олон алдартай үг хэлсэн дэлхийн олон оронд тархжээ. Тэрээр олон бот номыг засварлан гаргасан бөгөөд тэдгээр нь Күнзийн 5 бот болон Күнзийн 4 бот ном юм. 1905 оны хүртэл Хятадын төрийн албанд орохыг хүсгчид эдгээр бүтээллүүдээр шалгалт өгдөг байжээ. Күнз манай эртний өмнөх 479 онд таалал төгсөн бөгөөд Цэвпууд байх түүний булшийг одоо ч очиж үзэх боломжтой юм. Тэрээр хэдийгээр шашин зүтгэх явдлыг ойшоодог байсан ч өөрөө шашны нэг урсгал болжээ. Күнзийн бас нэг чухал үзэл нь ямар нэгэн шагнал урамшууллын төлөө ажиллахгүй байх юм. Хүн бүр үүрэгт ажлаа гүйцэтгэх ёстой. Үр дүнгийн тухай бодох ч хэрэггүй гэж тэр сургадаг байв. Мөн хамгийн чухал нь хүн ажиллаж байх хэрэгтэй. Амжилт бол ялагдал биднээс шалтгаалдаг бөгөөд зөвхөн хувь тавилангаараа зохицуулагддаг. Тийм ч учраас хүн амжилт болон азгүй талд анхаарлаа хандуулах хэрэггүй ажээ. Чадах болов үгүй болов гэсэн айцаасаа салж байж л бид гарсан үр дүнд сэтгэл хангалуун байна гэжээ.